За өнөөдрийн хичээл тангенцал ба нормал буцтгал. За бид нар энэ дээр юу ярих вэ гэхээр дурын мөрийн замын хөдөлгөөн хийж байгаа юм нэг бийдэг. За тэр мөрийн замын хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд ерөөсөө хурцж чагаад байж болно, удаашж чагаж болно. А тийм тул ерөнхийдөө хоёр төрлийн буцтгал үүсдэг. За ямар буцтгал үүсдэг гэхээр тангенцал буцтгал, нормал буцтгал. За энэ нормал буцтгал өмнө хичээлээр ярьсан. Энэ болохоор тойрмор хөдөлгөөнд үргэлж нормал буцтгал үүсдэг буюу төрөөгөө чиглэсэн буцтгал үүсдэг. А тэгвэл тангенцал буцтгал гэдэг нь болохоор тухайн агшинд хурцчиж болно. Эсвэл удаашж болно. Жишээлбэл энэ дээр мөрийн замын хөдөлгөөн авчихсан. Мөрийн замын хөдөлгөөний шараар зурсан ямар нэгэн мастер буу хөдөлж байгаа гэж санаа. За тэгвэл энэ мөрийн замын хөдөлгөөний бид нар урийн тойрог энэ хөдөлгөөнөөр задлж болдог буюу яг энэ тухайн агшинд X хурдтай гэж байна. За энэ хурд нь бол албаар явдаг энэ дагуу згсэж болно, удаашиж болно. За ингээд явж байгаа тохиолдолд энэ бол төрөөгөө чиглэсэн, тойрог төрөөгөө чиглэсэн энэ хурдтай үүсдэг. Хурдтай үүсдэг. Тэгвэл энэ шүүгчийн дагуу нэр хурдсч юуны дагуу бас хурдтай үүснэ. Тэр хурдтай нь юу юм гэхээр тангенцал. Тэр энэ B-ийн чиглэлийн дагуу юу ах вэ гэхээр тав буюу тангенцал үүсдэг. За энэ тангенцал хурдтай нь энэ нормал хурдтайгаар хэрхэн нөлөөлж чиглэл байдаг. За энэ тангенцал хурдтайгийн дагуу энэ тухайн хурдын хурд B гэдэг. Энэ хоёр хурдны нийлбэр хурд юу гэдэг вэ гэхээр тухайн хурдны ерөнхий нийлбэр хамаатай. За мөрийн замын хөдөлгөөний дурын тойрог одоо тойрог хөдөлгөөнөөр зарлж болдог. Энд одоо жишээ нь мөрөлтөнд радиусыг хажаад X радиустай мөрийн тойрог үүсгэж болно. За энд болохоор арай жижигхэн тойрог үүсгэж болно. Энд ямар нэгэн X хурдтай үлчиж болно. За тухайн гэсэн. За тэгвэл энд X хурдтай үүсгэж болно. За энд штик авчи. За энэ хурдны чиглэлийн дагуу тав штик энэ дагуу X хурдтай. Гэх мэтлэнгээр тойрог хэлбэрийн хөдөлгөөнийг бид нар дурын мөрийн замын хөдөлгөөний дурын тойрогоор хэлбэрийн хөдөлгөөнөөр зарлж болдог. За эндээс энэ тангенцал хурдтай гэдэг бол үнэхээр энэ шүүгчийн дагуу хөдөлж байгаа хурдтал болон энэ хурдтал юу байх вэ гэхээр мэдээж тав чинь дельта V дельта T тооцоолол хийж байна. За дельта V гэдэг чинь юу юм бэ гэхээр энэ бол дельта омега үржин R. За энэ R гэдэг нь бол хэрэг тогтмол тохиолдолд авч үзэх юм бол энэ бол дельта омега R бахан дельта T. За эндээс юу гэж үзэх вэ гэхээр энэ дельта омега гэдэг нь бол өнцөг хурдны өөрчлөлт болно. Тэгэхээр энэнийг бид юу гэж үзэх вэ гэхээр өнцөг хурдтай гэж бодож байна. Тэгэхээр энийг R-ын чинь эпсилон гэдэг. За эпсилон гэдэг нь юу гэж байна? Өнцөг хурдтай. Зөв хурдтай. За энэ бол ерөөсөө бидний өнцөг хурдтай юу гэж байна гэхээр дельта V бахан дельта омега дельта T нэг хоёроос нэг бахан дельта T нэг өнцөг хурдны дагуу өөрчлөлт үүсэж байна. За ийм өнцөг хурдны өөрчлөлтөөр хөдөлгөөнөөр ажиллах уу гэхээр одоо чинь онгоцны сэнс дөнгөж хөдөлж эхэлжих үед хурцж болно. Эхлээд удаан байж байгаа ингээд явандаа ингээд яг хурцж болно. Эсвэл онгоцны сэнс хурдан байж байгаад удаашж болно гэх юмчлэнгээр энэ бол өнцөг хурдны өөрчлөлттэй үед өнцөг хурдтал үүсдэг. Тэр өнцөг хурдтлыг радиусаар нөлөөлөх юм бол тэр нь тангенцал хурдтай болно гэсэн үг. За энэ дээр бол бичиг ялдаа болж нэг тэр биз учраас том томлож. За энэ өнцөг хурдтлын нэгжийн үйлдэл гэхэд динамик бахан секунд динамик бахан. Өөр бид юу болж болох вэ гэхээр энд хурдтал маань бол эндээс задлаад үзэх юм бол ишээ энэ ишээ тав энэ хооронд нөхөрлөж хэлдэг. Энийг бид нар
За тэгэх юм бол ингээд А1 и шиг А5. За эхлээс нь төсөл хүртэл татсан юм вектор маань бол нэг вектор буюу А гэсэн. Энэ хоёр орнд 90 градус гавж, энэ хоёр орнд 90 градус. Энэ бодлогын явсараад ингээд и шиг А5, и шиг А1, и шиг А гэсэн тийшээс турж болчихно гэсэн. Энэ вектор А5-ын А1 эндээс задлаад бичих юм хэлэх юм болно. Вектор хэлбэрээр биччихлээ. Тэгээд тоо одлыг олох юм бол ингээд геометрийн мөртийн өсөлтөд ажиллах юм байна гэсэн. За тэгвэл эндээс А вектор маань юу болох вэ гэхээр мөн бүтгэх нь А5-ын квадрат А1-ийн квадрат гэсэн. За энийг задлаад бичих юм бол А5 юу болох вэ гэхээр дээрс нь хүчин R-ийн квадрат А хэмжээ нь болохоор A квадратаар болох. За энэ бол мөн хурдтай байна гэсэн. За энэ төв төмөл хурдтай болж энэ нормал хурдтай энэ хурд нь болохоор яг тухайн акшн дэх хурд. За энэ бол тухайн акшнд одоо үүсэж байгаа тойргийн радиус. За энэ бол үүсэх хурдтай энэ бол R болох юм. За энэтэй холбоотой жишээ болоо. За онгоцны сэнс байна. Онгоцны сэнс. За онгоцны сэнс анх бол 50 байсан. Анх 50 байсан. Тэр чинь омега 0 нь тэг. За анхны үсэг хурдтай тэг байсан. За энэ онгоцны сэнс маань e тэнцүү. За 2 ардиан секунд квадрат үсэг хурдталтайгаар эргэж хэлсэн гэсэн. За тийм бол 10 секундын дараа 10 секундын дараа сэнсний эргэлтийг энэ сэнс хэд хэрэгсэн гэж байна. Сэнсний эргэлтийн тоо. За тэгэхээр бид үнцгийг болно гэсэн үг. За тэгээд хамгийн тухайн акшн дэх одоо чиний онгоцны сэнсний үзүүлгийн цэгний хурдталыг одоо гэсэн үнцэг төв төмөлөх болдог. За ер нь бол А болно гэсэн. За тэгвэл энэ А болгох гэдэг чинь бид А юм болно. Нормал хурдтай тангенцал хурдтай болно. За энэ онгоцны сэнс нь болохоор энэ метрийн градустай гэсэн. За тэгвэл энэ сэнс ингэж явж байгаа хугацаанд бол ийм үнцэг хурдтай хурцсан. За ингэж яагаад хугацаа тахлаа. Тэгээд 10 секундын дараа хийсэн үнцгийг эргэлт нийсний хэд дээр гэсэн байна. Тэгээд энэ тухайн акшн дэх и шиг бол А5-таагаар нь таны залуучтал энэ төрөөгөөж хийсэн А төрөөс нь тэгээд энэ хоёрын нийлэн хурдтал А болоо гэсэн байна. За эндээс яаж бодох вэ? За тэгэхээр бид нэг юм санаж хэрэгтэй. Юу санах вэ гэхээр үнцэг хурдыг R-аар үзүүлэх юм бол V үнцэг хурдталыг R-аар үзүүлэх юм бол тангенцал хурдтал үнцгийг R-аар үзүүлэх юм бол мөн хурд. Буюу R-аар үзүүлэх юм шууд тухайн юм байна. Нэг нэгжийг харах юм бол арденыг хаан секунд 30 метр гэх юм энэ хурдны нэг чинь метр секунд гэж. За ингээд бодохоор энэ арден бол хийсвэр нэгж болоод энэ бол нэгж болчихдог. За энд болохоор юу болж байна? Арденыг хаан секунд квадрат 30 метр. Нэг чинь метр хаан секунд. Ингээд үжилээд ороод ирэхээр энэ арден нь хийсвэр нэгж болоод ингээд тооцох болчихдог. Нэгсний нэг нэгдлийн үнцэг юм аа гэж хэлж байгаа юм шиг. За тэгвэл бид нар кинематик дээр энэ x t тэнцүү x плюс b нөлөө юм а t квадрат. Эндээс харах юм бол томьёо бол их төстэй үнцэг хурдталын томьёо гингүүд хурдны үнцэг хурдны өрөлтөд хугацаанд тавьж байна. За тэгвэл үнцэг хурд гэдэг нь юу вэ? Үнцэг хурд гэдэг нь үнцгийн өөрчлөлтийг хугацааны өөрчлөлтөд харьцуулбал тэнцвэрдэг. За гээд бодчихвол эдгээрүүд нь ерөөсөө кинематикийн замыг олддог томьёотой эзлэх байгаа учраас үнцгийн шилжилтийг олдог томьёо зохиож байгаа юм.
Нийсний энэ томьёо кинематик хэрэглэж байгаа бүх томьёонууд яг мэрэгжлийн кинематик дээр бүгд ижлэх юм байна гэсэн. Нийсний бид юу гэж хэлвэл Америкт биеийг солино. Эслоник асуулч хурдталаас чинь үнцгийг эсэр төлөвч юм гэсэн үг байна. Энийг 10 орж үзэх нь дээр багч юм гэсэн. Нийсний эдгээрүүдэд хэрэглэгддэг бүх их томьёонууд ийм хэлбэртэй төсөлтэй байна гэсэн. Төсөлтэй. Энэ тохиол нь бол хурд гэдэг чинь болж байна. Тэгэл эсэх бахан гэж тат. Төсөлтэй. За энэ бол өөртөө төсөлтэй байна. А-д 100 В2-оос хасна B1 бахан гэж тат. Бүгд төсөлтэй байна гэсэн. Тэгвэл энийг мэдчихэж гэж үзээд энэ бодлыг бодох юм бол бидний үнцгийг болж байна. Үнцэг тавьж байна. За анх минийхээ цэгээс тооцож байгаа учраас эдийн хэмжээний үйлдэлийг тооцох юм дээр анх минийхээ үнцгийг 0 гэж тооцож байна. Эндээс энэ 0 анхны хурд бол бас тийм 50 байдлаас эргэж ирсэн гэж чинь анхны үнцэг болно гэж. Тэгэхээр энэ үнцгийн шинжилт болохоор Эслон Т квадратыг болно гэж байна. Эндээс Эслон 2 ампер секунд, хугацаа нь 10 секунд, тэгэхээр 100 ампер. 100 амперны эргэлт хийж байгаа гэсэн. 100 амперны эргэлт гэдэг чинь 100 хуваах 628 гэвэл ойролцоо 628 чинь нэг эргэлт чинь энэ ойролцоогоор 16 эргэлт хийж байгаа гэсэн. Нэгсний 16 бүтэн гэж байна. Тэгвэл 16 бүтэн эргэлт үед бид үнцгийг олчихлоо. 16 оролцоо бүтэн хэрэгчлээ. Тэгвэл А болны өдөр чинь бид юу болох вэ? А-ийн чинь B квадратыг байна. Мөн А5 гэдэг Эслоны мөч нь Эслон мэдчихэж R мэдчихэж. Тэгэхээр энэ бол чинь энэ юу болж байгаа вэ? 2 ампер секунд гад 1 м. Тэгэхээр энэ 1 м секунд. За энэ үнцэг хурдталыг нөөжлөх нь таны цаана тусгал байгаа тийм 1 м секунд хурдтай. Нийсний тойргийн дагуу секунд тутамд 1 м секундээр хурдч чинь гэсэн. Тойргийн гадуур нөөжлөх. За энэ B гэдэг чинь бол яг тухайн агшиндах хурд. Тухайн агшиндах хурдыг олох гэдэг бол энэ бол омега агшиндах хурдыг олох гэдэг нь омега капитал үучин болно. За энэ омега бол за 50 байдлаас ихэлсэн гэдэг чинь омега 0 тийм. Тэгээ бодох юм энэ омега тийм буюу Эслоны хүчтэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ омегаг бол бид Эслоныг олох юм бол Эслон Т квадрат хүчин авах гэсэн. За энэ омега гэдэг нь тухайн агшиндах үнцэг хурд болж байна. Юу үнцэг хурдыг аваад гадар зэрэг шүү дээ. Тухайн үнцэг хурд. За эндээс энэ хоёрын хүчин 10 20 тэгэхээр үжил нь 400 игээр үжүүлэхээр 400 м секунд. 400 м секунд квадрат. За эндээс ингээд А бүрийн хурдталыг олох гэдэг бол 400-ийн квадрат 400 м секунд квадрат 1 м секундын за ингээд хурцаад явж учраас энэ цаашдаа бол энэ ойролцоо бараг 400 м секунд квадрат. Яг л нэг гэдэг 400 гэж маш олон багчсан. За ийм бүх маркер гэж бол танилцаад болон дараа нь хурдталыг болно.